бол тойл. Хэд бидний хийж байгаа үйлдэл хэлсэн үг бүрийн тусгал. Ам ёо. Эцэг их хүүхдийн харилцааны тухай ярьж байна. Гэр бүлийн радио. Гэр бүлийн радиогийн цаг мөчид хүлээн авч үзэж байгаа, сонсож байгаа эрхэм үзэгч, сонсогч та бүхэндээ энэ цагийн мэнд дэвшүүлээ. Өнөөдрийн Kids Time эхэлж байна. За ингээ Kids Time-ыг өнөөдөр би ганцаараа эхлүүлээгүй. Зочдтойгоо эрхэм зочдтойгоо хамт эхлүүлж байгаа. Үүнээс өмнө ямар холбоосоор яаж сонсох вэ гэдэг мэдээллийг та бүхэндээ хүргэе. 3W1045 вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээс сонсох боломжтой. Бас биднийг хаанаас үзэх вэ гэх юм бол Гэр бүлийн радио 104.5 гэдэг Facebook дээр манай пэйж хуудас байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлэг яг одоо шуудаар хүрч байгаа учраас та бүхэн шууд үзэх боломжтой. Шууд нэвтрүүлгийн дундуур юу ч болж магадгүй. За ингээд өнөөдрийнхөө Kids Time-ыг та бүхэндээ эхлүүлэхдээ зочдыг танилцуулъя. Аав Жавхлан Баяр, хүү Баяр Жаргалынхаа хамтдаа студид ирсэн байна. Баяр Жаргалаа сайн уу? За сайн. Хоёулаа одоо өөрийгөө ингээд чамааг үзэж байгаа найзууд, ах эгч, дүү нартай танилцуулъя гэх үү? За Баяр Жаргал хэдэн настай вэ? 6 настай юу? Чи сургуульд орсон уу? Орсон уу? Хэддүгээр анги ингэж яг асуух гэж штэ. Сургуульд орсон. Гоё юм уу? Юу нь гоё юм бэ? Сургууль нь гоё юм байна уу? Чи одоо юу сурж байна? Япон сурж байгаа. Япон сурж байгаа Өөрөө. Япон хэл сураад байна уу? Япон хэл сурах юм их байна уу? Их байна уу? Хин чамд Япон хэл зааж өгөөд байна? Багш. Ямар багш? Багш нь хин гэдэг? Юу хэлээ? Марлаа. Марлаа юм уу? Марлаа Япон уу? Япон. Япон багш үү те? За Япон багштай, Япон марлаа агчтайгаа хамтдаа хичээлдээ сууд юм байна. Тэгээд өнөөдөр хичээлийнхэн завсар зайгаар чөлөө гаргаж бидэнд ирсэн баярлалаа, Баяр Жаргалаа. За ингээд afternoon мэдлээ сайн байна уу? За сайн байна уу. Радиогийн студид маань ирж өнөөдрийн Kids Time хүүхдийн ертөнцөөр бидэнтэй хамтдаа аялж агаад маш их баярлалаа. Бид бол мэдээж ийм өнгийн ингээд цомирлог болсон өрөөнд донд сууж байгааг та бүхэн аль хэзээ анзаарсан болов уу гэж бодож байна. Аав хүүгийн харилцаа холбоо тэгээд дээрэс нь юугаар ингэж нэгдэж нийлдэг. Тэр нэгдэж нийлдэг зүйл нь аав хүү хоёрт хэр чухал вэ? Хобби гэсэн сэдвээр бид бүхэн ярилцах болно. Тэгэд өөрийгөө болон хүүгээ бидэнд танилцуулаач. За ингээд сонирхдаг зүйл нь ард нь байгаа болохоор яалчгүй аргашаарч байна. Энэ шууд нэвтрүүлэг гэдгийг та бүхэндээ дахин сануулж хэлье. За тэгээд бид хоёрыг урьж юм гоё нэвтрүүлэгт оролцуулж байгаа Гэр бүлийн радиогийн хамт олондоо маш их баярлалаа. Бүгд намайг эцсийнхэнтэй баярлалаа гэж хэлье. За тэгээд намайг Жохоо гэдэг. За тэгээд өнөөдөр юм гоё хобби гэсэн сэдвээр битээр аав хүүгийн хобби гэсэн одоо зүйлийн талаар ярилцахаар ирсэн байна. Мөн суглуулгын одоо дээжэс гэх юм уу тий. Авсраад ингээ урдаа тавьсан байна. Та хоёрын цуглуулгыг би сонсоход ер нь энэ студ битэл нэлээд хэдэн өрөөнд баг уулзахаар хэмжээний их цуглуулгатай юм байсан. Тэгэхээр цуглуулгын талаар хизэнээс эхэлж цуглуулсан бэ? Одоо жишээлбэл аав хизэнээс эхэлж цуглуулсан, хүү хизэнээс эхэлж цуглуулж байна. Би яг 95 оноос хойш. Одоо яг гэхдээ тухайн үед бол тийм 30 жил болж байна. Гэхдээ тухайн үед миний цуглуулгыг манай аав маань авч игдэг байсан. Би одоо хүүдээ авч игж байгаа. Тэгээд хамгийн анх тухайн үед нөгөө зах зээлийн нийгэм шилжээд ер нь айл өрх бүрийн тэргүүнүүд маань урагшаа 8-нд их явдаг гэсэн. Тэгээ манай Орос руу айгүйх явдаг гэсэн. Тэгээ Европын орнуудаар тэгээд явж ирэхдээ Бобраго гэдэг нэг Италийн нэг тийм машины одоо макет хийдэг юм жижиг тоглоом макет хийдэг юм компани дэлгүүрээр ороод хамгийн анхны одоо юуг нь авцарсан байдаг. Тэр нь болохоор одоо энэ байна. Ferrari F40 гэдэг 1987 оны ийм Ferrari F40 гэсэн юм загварын уралдааны машин байгаа. Тэгээд энэ ингээд дугуйн нэрэлдэг ингээ бараг л яг том машин хэд дахин жижигрүүлсэн. Тэгээд энийг хамгийн анх аав маань авцарж ирээд за тэгээд ер нь цуглуулга эхэлсэн дээ. Эзэндээ ирээд 30 жил болж байгаа гэсэн үг шүү дээ. 30 жил болж байгаа. Энэ өөр яг 87 оны загвар байхгүй. За тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө цуглуулад аав явах боломжтой нэг машин авчирдаг гэсэн. Тэгээд сүүлдээ би нөгөө жоох хөөхтэйсэн болохоор ихэнх нь баг хөвдөө дугуй салгаад эрэгтэй өвчин эвдчихэж юмыг суурдаг тийм таньдаг мэддэг болохоор тэгээд танин мэдхийн авто
Үүсэт манай аав маань жижиг макет машинуудаар хөрөнгө оруулалт хийсэн тий. Автомашин тал дээр тийм. Тэгээд тэрнээс хойш би өөрөө цуглуулдаг болоод тэгээд дараа нь гэр бүлтэй болоод хүүтэй болоод тэгээ яг нэг мөрөөдөл бийсэн. Яг өөрийнхөө одоо цуглуулгуудаа хинд өглөөлнэ гэж аяг боддог байсан. Ах дүүнэрийнхээ хүүхдэд бас нэлээд нэг бас өгсөн байдаг. Тэгээд ямар ч гэсэн өөрөө хүүтэй болоод тэгээ хүүтэй ингээд энэ хоббигаа өвлүүлсэн байгаа. Тэгээ одоо ч гэсэн битээр хамтдаа цуглуулдаг. За манай өвгийн цуглуулга бол дандаа баяр жаргалаа чи. Машинууд байгаа. Энэ машинд дуртай юу? Tesla. Энэ Tesla юм уу? Чи ер нь машинуудын маркуудыг бүгдийг мэдхүү? Тэрмээс нь жоохон мэд. Заримаас нь жоохон мэдэхгүй юу? Чамд энэ машинуудын маркуудыг ер нь хэн зааж өгдөө? Аав. Аав нь зааж өгдөг үү? Чиний одоо гартаа байгаа машин чи ямар машин? Volkswagen. Мөн үү? Вау! Али харъя чи хүмүүст харуул та. Ингээ өргөд харуул та. Машина. Ямар гоё юм бэ? Чамд хэдэн машин байгаа вэ? Чи тоолж үзсэн үү? Тий. Тоолж жоохон багассан. Жоохон багассан л байна уу те? Энд бол жоохон багассан. Гэтэ өрөөсөө би дундаас наваагүй шүү. Тоорт тэгвэл яг хэд орчим ийм машины цогцолог тоолвол Минийх орог. Гэхдээ бараг хүүтгийн нийлэл сүүл юм жижиг юунуудыг айгүй их авдаг бас. Одоо ингээд эдгээр чинь нийлээд нэг юм 150 гаруй машин байгаа. Гэтэ хоёр одоо юм Икеагийн юм зүгээр юм 50 руудтай шүүгээ байдаг шүү дээ. Тэр дүүрэн бүтэн дүүрэн машинууд байгаа. Тэгээд зарим нь одоо бараг дүүнэртээ бас өгсөн дөө. Цуглуулаад байх тусам тэгэл. Одоо бас бодож байгаа шүү дээ. Дүүн кавч одоо нэмэгдээл байдаг. Одоо тэгэл дүүтэй болоод дахиад дүүтэй өгөх байх. Үгүй дүүтэй болно гэснээс чи дүүтэй дүүгүй байгаа мó? Хизээ дүүтэй болох юм? Хизээ болох хоёлаа. Юу гэж бодож байна? Бодож байгаа юм байна уу? Одоохондоо байхгүй нэ те. Чи хин хинтэйгээ амьдрдیں۔ Ээжтэйгээ. Ээж нь хин гэдэг. Амар жаргал. Амар жаргал ээж нь энэ машинд дуртай юу? Чамд энэ машин авч өгдөг үү? Үгүй. Машин авч өгдөг юм уу? Тэгвэл аавал машин авч өгд юм бэ те? Чи энэ дундаас чиний хамгийн дуртай хайртай машин байна уу? Байна. Энэ юм уу? Энэ юу гэлээ чи сая? Tesla. Энэ Tesla гэдэг машины чи юу н гоё юм? Хатархан гоё, бүгд нь гоё. Бүгд гоё, доторх нь гоё, бүгд гоё те. Би та хоёрын машины цуглуулга дотор Hot Wheels-ийн цуглуулга нэлээд байдаг гэсэн учраас бүр Hot Wheels-ийн энэ ертөнцөөр нь аялж байгаа юм шиг бас мэдрэмж авч яа л да. Яагаад заавал энэ машин цуглуулга хоббитай болсон бэ? Өөр өчнөө олон бас хоббитай байж болох л байсан шүү дээ те. Мэдээж яг аав багаас бараг л өв уламжлагдан гэдэг шиг байна. Тэрээс гадна өөр юу хүүхэд ч гэсэндээ дуртай болохоор нөлөөлсөн байхаа. Тэгээ яг Монгол хүмүүс морио мэдэх хэвээр тий. Морио унж одоо хээр талдаа давхиж сэтгэлээ сэргээдэг ийм арт юм. Тэгээд яалчгаа техник технологийн дэвшлэлээр Монгол машин анхны машин орж ирээ. Тэрнээс хойш тэгээд Монгол ирчүүд болгоо дөрвөн дугаартай нэг цагийг товчлох гэж машиныг үйлдвэрлэсэн байдаг анх. Тэр шиг тэгээд бүгд цаг хугацаатай уралдахын тулд тэгээд машин руу бүгд орсон байдаг. Тэгээд ямар ч байсан нөгөө хүүхд толгоо багтаа ингээд машина тоглож өсдөг. Тэгээд цэцэрлэгт байхад хүртэл багш нь том болоод ямар хүн болох вэ? Ямар мэрэгчлээ хүн болох вэ гэхээр би том болоод таксины жолооч болно гэж хэлдэг те. Би ч өөрөө бас тийм байсан. Тэгээ одоо манай өвч бас хаяа бас нэг тийм цэцэрлэгт байхдаа тийм үг хэлж л байсан. Тэгэхээр яачгүй эрэгтэй хүн болгоны зүрхэнд энэ машин техник гэдэг бол баян хадаатай холбоотой төрдөг юм шиг санагддаг шүү дээ. Тэгээ яг тэр бид нэг техник технологийн зүүн төрж байгаа хүмүүс болохоор те. Дараагийн үе маань болоо тэгээд AI химэлөө яваханы үед ингээд төрж जैन. Тэгээ ямар ч хэлсэн цуглуулах болсон шалтгаан гэх юм бол машин дуртай. Тэгээд машин унах дуртай нэгдүгээр. Тэгээ тэрнээс шалтгаалаад. Тэгээ бас эн чинь нөгөө таны мэдхүй болоод тухайн нөгөө цуглуулж байгаа бүх машинуудынхаа улс орны түүхгээ судлаад тэгээд явах юм бол аюу гой сонирхолтой. Тэгээд энэчнээсээ бид нар нөгөө кайф авдаг байхгүй юу? Ямар кайф гэхээр худалдан авалт хийгээд анбоксинг хийдэг тэр мөч байдаг. Тэгээ яг тэр мөч бол хамгийн гоё мөч. Тэгээд ирээд бүгдийг нэгээ сошиал хайрцаг задлал машин гаргаж ирээд тэр мөч тий гол нь нөгөө цуглуулад байна гэдэг нь энийг чинь дан ингээд зүгээр тоосон даруулаад сервант нэг хадгалаад байх биш би тэр гар тоглодог байхгүй. Тэгээ нөгөө тоглохоор яадаг вэ гэхээр би өөрөө аягүй их юм боддог, ажил хийдэг. Тэгээд аягүй юм суугаа ажил олон жил хийсэн болохоор яг ингээд хүүхдтэйгээ тоглохоор
тарих амардаг. Тэгээд нөгөө эрэгтэй хүүхдүүд чинь хүүхдүүд багада тоглохдоо юмыг фантазл тоглолт нь шүү дээ. Тэгээд ямар ч байсан машинаа гартаа барьсан л бол тэгээд хоёулаа үүдэн дүүтэн гэж тоглож өгөн. Тэгээд ямар сандав тэр хамгийн сүүл энэ нөгөө хүүгийн 3 стахтанд авч өгчээсэн Hot Wheels-ийн замыг. Тэгээд хүүдэн жижиг машинууд авч өгөөд нөгөө жоохон бахтны эдрийн өөрийнх макетуудыг өгсөн чинь зарим нь эвдчихсэн. Жоохооч дугуй мөөг нь хадаад. Тэгээд жоохон за ер нь жоох идрээ жоох хамгаалж байгаа жоохон томорхоор гаргаж ирээд нууж яагаад тэгээд Hot Wheels-ийн машинууд авч өгсөн. Би тэгээд яагаад Hot Wheels гэхээр Hot Wheels чинь түүхэн тийм 1974 онд ийм байгуулагдсан компани байгаа Италийн. Тэгээд одоо л Хятадын бас аягүй томоохон тоглоом үйлдвэрлэдэг компани ингээд Matchbox, Hot Wheels гэдэг энэ хоёр компани одоо юунууд аль биесны эрхтэйгээр Таиландд ингээд тэгээ Малайзад үйлдвэрлэдэг, мөн Хятадд үйлдвэрлэдэг. Тэгээд төмөр аягүй чанартай байдیں۔ Эдгээр нөгөө зарим нөгөө ийм хятад жижиг машинууд чинь нөгөө хүүхдэд нөгөө жоох ингээд багаж нэг тоглох жоох эвгүй. Амхраас салж дугуй муу нам руу норчих жишээтэй тий. Тэгэхээр нөгөө бас аягүй эрсдэлтэй учраас Hot Wheels машинууд чанартай байдаг учраас би Hot Wheels-ийг сонгож авч яасан. Тэгээд намайг баг байхад Matchbox гэж байсан. Бас Matchbox ч ерөнхийдөө бас 68 онд байгуулагдсан компани баха. Америкийн компани. Тэгээ бас л ийм модель жижиг машинуудыг хийдэг. Гэхдээ яг юм адилхан юм шиг дөөр ялгаж хийдэг. Доторх одоо ерөөсөө яг том машин жижигхэн болсон гэсэн үг шүү дээ. Ингээл бүгд өрүүлнэ тий, суудлна, хөгжим нүртэл ингээ харагдчихдаг. Жижигхэн мөртлөө. За эдийн том цуглуулгууд бол ингээд өрүүлнэ ирэхээр ингээд дугуйн иргэдэг байх шинэ. Эдгээр бол яг л адилхан ингээд энээсээ хэд дахин бас ижигэрүүлсэн хувилбар байгаа байхгүй. Тэгэхээр ингээд чанартай учраас би Hot Wheels-ийг сонгодог. Тэгээд үзэмжтэй. Тэгээд тоглоход дугуй найг нэрээ тий. Хамгийн гоё юм дээр дугуй иргэдэг. Одоо энэ зам дээр шүү дээ ингээд машин өөр ингээд жижиг юм уу хятад нэг жоохон юм муу чанартай машин ингээд өнгөрүүлэхээр удаа ингэж хурд юу явахгүй. Зууралтаад. Эдгээр чинь хөнгөн түлхчээд ингээд аяга хурд яа. Тэгэхээр энэ нөгөө дугуйныхын эргэлт тэр нөгөө технологи аяга сайн хийсэн юм шиг байгаа. Үйлдвэрийн чанар нь аяга сайн. Тийм учраас Hot Wheels-ийг битэр ерөнхийдөө сонгож бас Matchbox-ыг сонгодог байхгүй. Тэр аяга сайн төмөрөөр хийдэг. Тэгээ чанартай удаан эдлэгийн удаан дадаг. Буддаг нь амархан холцордог хамгийн гоё. Аав ээжүүд бас нэг юм байдаг штэ. За тэгэл энэ олон машин тэрэг авлаа. Одоо жишээлбэл охтууд бол нөгөө Barbie гэж тэгж байгаа тий. Эвдэлхээс хойш хямдхан юм яагаад авчиж болдог юм бэ гэдэг бас хандлага явж байдаг. Тэгэл эвдэрчил юм чин гэдэг. Энэ дээр аав хүний хувьд ямар саналтай бодолтой байдгүй. Тий яг би нөгөө багада айгүй их машин эвдсэн болохоор. Тий эвдсэн болохоор ямар ч байсан манай өөрөө яг тийм үнэлтэй. Юмны чанартайг нь авдаг сонгож авдаг юм баггүй. Тэгээд чанар чинь нөгөө цаг хугацааны туршид шалгарсан бүтээгдэхүүнүүд байгаа шүү дээ. Тэгэхээр чанар гэдэг бол тэгээд аливаа брэнд бүтээгдэхүүний номер 1 үзүүлэлт байдаг. Тэгэхээр хямдхан машин авчих юм бол хурдан эвдэрчин. Тэгмэл эдийн засгч гэсэн одоо дахиад авах хэрэг болсон тийм. Айгуу тийм дахин юм юу худалдаа авалт хийх болно. Чанартай нэг машин авчихад бол тэрээ бол нэг жилдээ 2 жилдээ даачих ш. Тэгэхээр хүүхд чанартай машин авах тэрэндээ яд сэтгэл хангалуун байдаг. Амархан эвдэрчдэггүй бол тийм учраас энэ чанарыг битээр сонгосон. Тэгэхээр энэ Hot Wheels бол ялчгүй төмөр сайтай. Энэ бол яг реклам биш үү гэхдээ чанартай учраас л тийм юм шиг. Тэгээ энэ бол ерөөсөө ямар нэгэн байдлаар реклам биш зүгээр Hot Wheels гэдэг бол нэр хөвгүүдтэй аав ээжүүдийн хувьд бол хамгийн түрүүнд тархинд нь толгоонд нь орж ирдэг том биш ёстой хэлдэг тийм нөгөө том биш тэгсэн ирнэ жижигхэн олон төрлөөр нь цоглуулах боломжтой тоглох боломжтой баяр жаргалтай одоо жишээлбэл хизэнээс эхэлж ингэж хамтдаа яг машинаар ингэж тоглож эхэлсэн. Битэр чинь багасаа эхэлсэн. Манай хүчин би ч яг нэг хэлэхэд 1-2 настад нь ерөөс анхаарч чадаагүй. Үгүй. Тэгээ нөгөө манай хүн л гэртээ хүүхэн ерөнхийдөө өсгсөн. Тэгээ өглөө гараад орой ирдэг тийм ажилтай. Тэгээд ямар ч гэсэн хүүгээ нөгөө унтчихна гараад унтчихт нэрдэг тийм ажилтай хүн байсан болохоор ерөнхийдөө ухаан 3 наст чинь хүүхдүүдийн шүмсэн ирдэг. Одоо нэг хард диск нь ажилтдаг гэж ярьдэн шүү дээ. Ингээд юмас ханж эхэлдэг, дурсамжуудаа хоримтлуулж эхэлдэг. Тэгээд яг тэр үеэс нь 3 настайгаас нэг хэлбэрээр тоглож эхэлсэн. Тэгээд би нөгөө 3 настай байхад нэг том машинуудыг өгдөг байсан. Тэгэхээр өөрийнхөө яг багада тоглодог арай нэг жоо хуучирцсан тий шинүүдсэл нэг жоо халзарцнуудаар нэгэд цаа угаасаа гэдэг өвдөрх. Яг идэлгээ нас арай гайгүй даах юм да. Тэтэл ингээд нилээ маргаалт орсон юм чинь хүүгээр ингээд тоглуулад мөргөлдүүлээд ингээд. Тэгээ ямар ч хэлсэн битээр тоглож эхлээд тэгээд энийг чи нөгөө 3 настайд энэ замыг авч өгсөн байхгүй. Тэгээд энэ жижиг машинуудтай чи нөгөө 4 машинтай дагалдаж ирдэг юм билээ. Энэ зам нь тэгээд энэ чинь бас ингээд бас өөрх юм юуноттой юм өөр бокстой тэгээд юм бүр гараж байдаг тийм гараж юм бас гараж байдаг байхгүй. Тэгээд юм бас юм хайрцагтай машин ээ. Тэгээд жинхэнэ тэрнээс хойш жижигүүдийн цуглуулж эхэлсэн.
Миний нэг баг ахад тоглодог гэсэн жижигүүд ерөнхийдөө бүгдээр эвдэрсэн. Тэгээд ер нь жижигүүдийн 3 настайгаас нь чухлуулсан да. За баяр жаргалаа. Энэ дотор байгаа бүх машинууд чиний машин. Чи машинуудаа таньж байна уу? Тэгээ энэ бас бүгд чиний машин байгаа зү. Тэгээ машинуудаа чи ер нь хаанаас таних уу? Дэлгүүр дотроос. Дэлгүүр дотроос. Дэлгүүр болохоор. Дэлгүүр ороод одоо энэ миний машин байна гэхэлэр авчихоос өөр аргагүй. Тэгтээ юу вэ? Миний үчи орохоор хүй надад байгаа, энэ надад байгаа гэдээ авдаггүй. Тэгээ байхгүйгээ сонгож. Байхгүйгээ харж авдаг гэсэн үг шүү дээ, тий. Баяр жаргалаа аавтайгаа хамтдаа ингээ машин тоглох ер нь аавтайгаа хамтдаа цагийг өнгөрүүлэх гоё юу? Юу ямар цаг? Аавтайгаа хамтдаа ингээ чи тоглох гоё юу? Гоё. Аавтайгаа юу хийх гоё байдгүй? Тоглоом. Тоглоом тоглох. Өөр юу хийдгүү аавтайгаа хамт? Тоглоом. Хоол хийдгүү. Хоол хийдэг. Ямар хоол хийдий? Чи ямар хоолнд дуртай? Нөгөө юу юм? Шүлтэй хоол юм уу? Шүлгөө хоол юм уу? Будаатай хоол юм уу? Будаагүй хоол юм уу? Шүлгөө. Шүлгөө хоолнд дуртай юм. Аав нь гоё хоол хийдгүү. Чи аавтайгаа зугаалдаг уу? Зугаалдаг. Хамгийн сүүлд хаашаа зугаалсан? Хөдөө явсан уу? Хөдөө явсан уу? Чи ёстой сайн зугаалдаг. Бас дээрээс нь маш олон тоглоомын цуглуулгатай хоббитэй гоё хүүхэд юм байна. Энэ зөндөө олон гоё машинтай чи гоё юм байна. Чи энэ машинуудаас надад зээлэх үү? Бодох уу? Бодож байгаа болох уу? За бодож байгаа толъё тий. За бодож байгаа толъё. Түрүү яг яхаарахгүй хэлээ л дээ. 2 нас хүртэл нь би яг нөгөө ажлын шаардлагаар ингээ хүүхэдтэй анхаарал олвол ингэж өстой сайн тавьж чадаагүй гэж хэлсэн. Тэгээ 2 наснаас хоошоо болоод анхаарал тавьж эхлээд тэгэд яаж холбогдох уу гэдгээ бас олж мэдсэн байна шүү дээ. Багадаа ингэдэг байсан, тэгдэг байсан гэдэг зүйлээ ярилцсан байна. Тэгвэл яг энэ бага наснда хүүхэдтэйгээ харилцаа тогтоох, аавууд маань хүүхэдтэйгээ ойрхон байх, ер нь хүүхдийн хүмүүжилд цаашаага өсөлт хөгжилт нь хэр чухал гэдэм болоо. Энэ дээр одоо анзаарсан зүйл гэж бодсон. Би тэгтээ баг тэр 2 жилийг бол цаг гаргаад бас байгаа юм харамсдаг. Тэгээд за ямар ч л нэг хүүхэд ч нэг 0-3 нас хүртлээ хүн болоод төлөвшөх тэр нөгөө хамаг зүйлэн суудаг аав ээжийнхээ одоо хэлж байгаа үг тий үйлдэлийг хараад тий тэрнээс амар тийм кодлогдсон юм шиг байна. Тэгээд ямар ч нөгөө хүмүүжлэлт нь бол маш их анхаарах ямар ч эцэг их бол хүсдэг, сайн хүн болохыг хүсдэг. За би болохоор зүгээр зөв сайн гэхээс илүү зүгээр хариуцлагатай тий сонгосон зүйлтэй сэтгэл хангалуун байдаг тийм хүн болоосоо л гэж хүсдэг болохоо. Тэгэхээр ямар нэгэн зүйлийг тулгадгүй. За дэлгүүрт орлоо гэхэд одоо жишээ тоглоом авлаа гэхэд гэдэг байхгүй. Зарим хүмүүс ингэ заавал энийг авчиж гарна гэд тий. Эсвэл аав ээж нь өмнөөс нь сонголт өгнө гэд өчтдөг. Оронгууд. Тэгэхэд нөгөө хүүхэд яг ингээд яг дуртай юм ин авч өөрөө тэр хүүхд чинь таалагдсан болоо тэрийг аавъя гэж байгаа байхгүй яг ёсом дээр гэтэл аав ээж нар яадаг гэхээр тэрийг боддгоо юм шиг. Бид нар яг санхүүгээ боддог нэгдүгээрт. Хоёрдугаар чи юу боддог гэхээр аав ээж бас өөрсдийнх мэдрэмжийг боддог. Би баг өөрөө тоглох гэж байгаа юм шиг өмнөөс нь тий. Би өөрөө тэр хувьтай авч юм бодлоо тий. Тэгээ би болохоор хүүхдээ дэлгүүрт орох нь багаас нэг тгийж сургацсан байхгүй. Ингээ оронгууд өөрөө сонголтоо хий. Тэгээ чи сонголтондоо сэтгэл хангалуун байх юм бол байх хэрэгтэй. Чи тоглоод уйдаж болно тий. Гэхдээ чи дандаа уйдаад ээж болохгүй. Тийм учраас сонголтоо сайн чанартай хэрэгтэй гэдэг зүйлийг л айгүй их заа сургаж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүжлэлт нь баг худалдаа авалт хийхээс эхлээл хүүхэд нөгөө зөв сонголтоо хийж сурах нь амар чухал юм шиг. Уусаа амьдрал төр чигтээ сонголт шүү дээ. Тэгэхээр бүх сонголтоор нь л өөр нь үйлдүүлж иж тэр нь нөгөө тархинд код болж одоо арай илүү тий сэтгэл хангалуун амьдрахад тийм болох юм болов уу гэж боддог шүү. Ааха. Одоо бол өстой нөгөө баг балчир насны байна. За нөгөө 3 нас хүртэлх хугацаа нь бол өнгөрчихсөн сургуульд ороод бас л нэг шилжилтийн үеийн явагдаад байгаа хүүхэд гэсэн үг шүү дээ тий. Тэгээ цаашаа өсвөр үе болоод ирнэ. Ингээл цаг хугацаа өнгөрөөл хэрэнтэй. Одоо та хоёрын хувьд ийм хоббигоороо иж болчлоо. Адилхан зүйл сонирхолтой болчлоо. Цаашлаад ярилцахад хэр дөхөн байх бол хоёрт ямар нэгэн нөгөө төвхтэй асуудлууд хэр их гарч ирэх бол гэж бодож байна. Арай баг болоо яадаг бол. За харин тэгэхээр одоо битээр орд ямар шантай ингээд машин нэгэ гадуур явж байхад амралтын өдрүүдэр ч юм уу тий явж байхад битээрээ ярилцдаг гэдэг ерөөсөө дам машин. Аха. Тэгээ цонхоор хараад явж байхад манай хөхт за энэ тэр машин явж машины модельүүд маркуудыг бүгдийг хэлдэг байхгүй юу. Өнөөдөр жоох ирчээд камер нэг болохоор нэг зарим зүйлээ тодондоо хэлж чадчихсан. Тэгэхээр бүх модельүүдээ мэднэ. Тэгээд тэгээ бүгдийг нэрлэдэг.
Тэр нь нөгөө ой тогтоолцсон нөгөө би нөгөө багтны аягүй их ингээд машиныг нүдлүүлээд тэргээд тэлээ заагаад өгсөн болохоор тэдний ингээд тархинд нь суудсан чийжилсэн. Тэгээд аава тийм машин явж, энэ машин чинь юм цахилгаан шүү дээ. Аава энэ одоо гурлаа дараагийн машина ямар машин авах вэ? Энд чинь арай өндөр гэл тэг ингээл эсвэл энэ арай юм гоё том зайтай, хоёр л үгтэй гэл одоо ингээл багасны хөлтөч, эрэгтэй хөлтөч бүгд ягдаг гэл хэлж. Тэгээд одоо эднэр чинь илүү нөгөө ном юу илүү ярихаас илүү машин техник их ярьдаг. Ялангуяа манай хөлтөд бол машин техник их ярьдаг. Тэг ямар ч энэ ирээдүйд ерөнхийдөө чи одоо машины дилер болох юм уу гэж би яг тийм бүх машинаа нэрлээ сурцсан тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ машинтай холбоотой мэдээ үзэмж магадгүй л ах гэж бодлоо. Бас тэхин энэ хүү баяр жаргалаа. Ваа энэ машиныг чи бүгд энэ замаараа яваад над дээр үрээдэрлээ. Баяр жаргалаа чи том болоод ямар мэрэгжилтэй хүн болох вэ? Юу хийдэг хүн болох вэ? Чам бодож сансан зүйл байна уу? Имч болох юм уу? Жолооч болох юм уу? Онгоцны буудлаар. Онгоцны буудлаар нь онгоцны буудлаараа юу хий? Онгоц жолоодох юм уу? Онгоцны жолооч. Вау, онгоцны жолоочлох юм уу? Энэ онгоц мөн үү? Арай Өөр онгоц уу? Олон хүн суулгадаг онгоцны жолоочлох юм уу? Уяа, ямар мундаг юм бэ? Чи юу н ямар ч гэсэн жолоочлох юм бэ, те? Хэвээ мундаг юм байна. Би тэгвэл чамайг онгоцны жолооч болохоор чи онгоцонд нь сууж болох уу? Болох уу? бүгд сууж байна. Бүх хүн сууж болох уу? За чи надаа ингээ плед авч өгөө суулгах юм уу? Аа, за баярлалаа чи амлсан шүү. За хоёулаа барьсан шүү. За энэ олон хүмүүс харж байгаа сонсож байгаа шүү те. Чи хизээ онгоцны жолооч болох бол Том болоод. чи хизээ том болох бол хит хоноод том болох бол 7-оос хүрэх. 7-оос хүрэхээрээ том болчих юм байна те. Бас тийм л юм биш үү. Гайгүй ойрхон сонсогдож чинь. Тэгэхээр хоёулаа 7-оос хүрээ том болоод онгоцны жолооч болоод наа ямар ч гэсэн суулган тэ онгоцсон доо. За маш одоо нөгөө илүү чөлөөтэй байх юм бол камергүй байхад ч гэдэм үү те. Илүү чөлөөтэй байхад бол бүр яаж яриаг нь зогсоох вэ гэмээр л ярих юм шиг мэдрэмж бол надад төрж байна. Тэгээ дөнгөж анх уулзж хахад ийм нүүрэмгүй байгаа юм чинь аавтайгаа харилцдаг харьцаанаас ч гэсэндээ шууд бүх юм харагдаж байна. Түрүүн яхаа хараагүй хэлсэнтэй ингээл барихад энэ машины загварыг нь мэдчих яах жишээ нь л байгаад байна. Тийм учраас хүүхдтэйгээ ямар нэгэн байдлаар нэг зүйлээр хоббигоор ч юм уу нэг ярилцах сэдвтэй болчих юм бол аав ээжүүдэд илүү дөхөм юм байна гэж би бол бас бодлоо. Тэгээ аав хүний хувьд аавуудад бусад аавуудад л зөвлөгөө өгье да тий. Бас нэг өдийн өндөрлөгөөс туршлагаасаа хоёулаа ярих юм бол ээжүүдэд бол баг яриул тэгэл бас ярина л да. Энэ удаад аав оролцож байгаа бол илүү содон байгаа болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл бас ийм судалгаа байд юм байна л да. Ээжүүдээс илүү ээжүүд бол хүүхдүүдийн хөгжил тэгээ дээрэс нь хүмүүжүүлэлт нь илүү их оролцоотой байдаг. Аавуудын оролцоо бүр маш бага байдаг. 20-с доош хувьтай байдаг юм байна. Тэгэхээр аавуудын оролцоо хэр чухал вэ гэдгийг аав хүн хэлвэл. Аавтай оролцоо ялангуяа би бол тийм бодлоо. Эрэгтэй хөвгттэй аавуудын хувьд бол оролцоо нь илүү байх хэрэгтэй байх гэж боддог. Одоо ээжс нь илүү. Тэгэхээр нэг аав чи яг тэр хүүхдийнхаа яг цэвэр модууд байхгүй юу тий. Үлгэр жишээ одоо ирээдүйд ментор нь хамгийн сайн найз нь байх. Би болоо хичээнэ. Тэгээ тийм хүмүүс ч бас зөндөл байгаа Монголд. Тийм залуу гэр бүлүүд. Тэгээ ямар ч гэсэн хүүхдтэйгээ хүн нөгөө ирээдүйд та юунд харамсах вэ гэхэд нэг хүн тэгж хэлсэн байдаг үстэй. Би хүүхдтэйгээ өнгөрүүлж чадаагүй цаг хугацаанд хамт байд тий. Хамтдаа тоглож аялалж чадаагүй цаг хугацаанд л харамсдаг гэсэн. Тэр шиг ерөнхийдөө аль болох хүүхдээ нэг бага наснд нь байхад нь л илүү ойр дотн байж иж, илүү их аялж, илүү их хамтдаа тоглож иж, хүүхдийн дурсамжинд нь тийм гэгээлэг аягүй гой зүйл үлдээх юм болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр ирээдүйд том болсон ч гэсэн тэр үлгэр дуурайлал за хүү маань ирээдүйд хүүтэй боллоо, хүүхдтэй боллоо гэхэд бас яг би аав шиг байнга аялдаг. Тэгээ бас хоббитой гэдэг өвлүүлээ явах гоё байхгүй бас тэр амьдралын бас нэг гоё өнгө штэ тий. Тэгэхээр ингээд аавдаа хандаж хэлэхэд гоё хүүтэйгээ нээсэн, хүүхдтэйгээ нээсэн, охин ч хүүчээ тий гоё хоббитой байгаарай. Тэгэх юм бол
та хүүхдтэйгээ ойлголцох хамгийн одоо амар хялбар арга хоббигоор нь дамжуулаад. Тэгтээ тэр үедэр маань ингээл өсвөр насны төрөл бид нарыг орхиол найз нөхдөд сонгоолж авчих. Тийм шүү дээ. Тэгэл бид нар тэгэл ганцаараа л тэгэл ууд штэ. Тэгэхээр уйтгаас өмнө явуулчихлаа. Гой дурсамжуудыг бүтээгээрэй л гэж хэлээ да аав нартай. Маш их баярлалаа. Hot Wheels-ийг албан ёсоор оруулж ирдэг Наран Kids-ийн хамт олон байдаг. Тэгээд би Наран Kids-ийн хамт олон маань бас манай баяр жаргалт маань энэ машин бэлгэлж байгаа Hot Wheels-ийн бас бяцхан цуглуулганд нь нэмэр болох болов гэд тун удахгүй бас хүүхдийн эрхийг хамгаалах өдрөө болно. Тэгэхээр хамгийн ихний бэлгээд 5 сард авчлаа. Энийг Наран Kids-ийн ах эгч нараас нь өгж байгаа шүү заа юу. Тэгээ чи энийг гоё өөрийнх нь машины цуглуулган дээрээ нэмэрээ за. За мэ. Баярлалаа. Зүгээрээ. Наран Kids-ийн маань байршил гэх юм бол 13 дугаар хороолын 3 өндөр гэж байдаг. Тэгээ 3 өндөрийн яг урд нь ингээ Наран Kids хинч харсан энэ хүүхдийн дэлгүүр байна гэж хэлэхээр тоглоомын дэлгүүр байдаг. Тэгээ та хоёр ч гэсэндээ Hot Wheels-ийн цуглуулгыг магадгүй Наран Kids-ээс авдаг болоо гэж хувьдаа бодож байна. Тэгээ түрүүн нэвтрүүлэг эхлэхэд ч гэсэндээ ярьж байсан. Хүүхэдтэй хамгийн чанартай бүтээгдэхүүнийг аав ээжүүд сонгож өгөхийг хүсдэг. Тэгээ дээрэс нь нөгөө харамч хүн хоёр төлнө гэдэг штэ тий. Тэхгүй тул тэгээ чанартай бүтээгдэхүүнээр хангахын тулд Наран Kids бас та бүхэнд зөвлөхөд маш таатай байх байна. Тэгээд Kids Time нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Наран Kids-ийн хамт олондоо маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор урагдан ирсэн аав Жавхлан баяр. За хүү баяр жаргал байртаас баярлалаа. Баярлалаа баяр жаргалаа. За баярлалаа. Тэгээ үнэхээр завгүй шүү дээ. Шууд unboxing хийгээ явж байна. Шууд unboxing хийж. За тэгээд өнөөдрийн дугаартай хамтдаа байсан сонсогч үзэгч та бүхэндээ ч гэсэндээ маш их баярлалаа. Хэдүүлээ дараагийн дугаараар уулзтлаа түр гурлаа яг зэрэг хэлье. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай гин шүү заа юу. За 1 2 3 гурлаа тэр камер руу харж чад хэлчихье заа юу. За дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Юу болох юм бол та? Энэ гүсэлгүй. Үзье заа. Йооч. Юу? Хаан мөрөгцөн. Эндээ мөрөгцөн. Энэ. Иш. Энэ зам дээр нөхөд. Тийм бай. За дахиад явуулъя. За дахиад явуулъя. За. Хава. Одоо замыг өөрчилж болох юм уу? Бид чи үзтээ. Аль энэ хин шүү. Чи дөрөв сая энийг ингэж хийсэн шүү дээ. Энэ энэ нөхөр машинаа дэвшлэх юм уу? Буцаа дээшлээ гараад. Чи үзтээ. Буцаа дээшлэх юм. За дээр нь тавьчих. За. Лөө. Гой. Нэг дахиад. Иш орц. Энэ зам нь өөрчлөгдсөн болохоор наач орчцаар да. Тийм байгааз. Тийм байна. Энэ зам нь иш орцсон байна штэ. Энэ зам нь энэ сая ишиг ингээд явцсан. Тэгээд ингүүд жижиг машинтайгаар энэ доогоор орох юм байна наа. Ингээд доогоор орох юм. Хүн үү? Мөн. Зүг. Хавыг цагаас сурж ин да. Ан дээр төгжрөл үүсгээд байна штэ. Яваач ээ. Тэ. За бүгдийн дараалуулчих хоёлаа одоо зөндөө олон машин тавьчих. За. Бэжи. За бэжи би бэжи чи бэ би бэжи. Энэ унлаа. За ингээд Ийм жоохон машин. ингээд үнцнэ. За одоо ингээд чи эндээс нь явуулаарай. Би артлаас нь явуулж өгье заа юу. За. Бэжи. За 1 2 3 Вау! Йоо! Шитэл.
Хоёрдугаар тойл. Хэд бидний хийж байгаа үйлдэл хэлсэн үг бүрийн тусгал. Ам ёо. Эцэг их хүүхдийн харилцааны тухай ярьж байна. Гэр бүлийн радио.